Монгол улсад эрчим хүчний салбар өөрчлөгдсөний 95 жил, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц үүсэн байгуулагдсны 30 жилийн түүхэн он баярыг тохиолдуулан тус үйлдвэрийг барьж байгуулсан үе үеийн ахмадууд Төрлөг хотын галыг манаж гэрэл дулаанаар хангах буянтай хөөсийг бүтээж аваа нийт ажилтан ажлагчид та бүхэндээ 30 жилийн он баярын мэндийг дэвшүүлж ад жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Тухайн үеийн хэллэгээр зөвлөлт холбоот улс бүгд найрамд Монгол ард улс засгийн газар хоорондын 1981-ээс 85 онд хамтран ажиллах гэрээний дагуу гадаадтай эдийн засгийн талаар хамтран ажиллах улсын хороо, улсын төлөвлөгөөний комиссийн 1983 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор Эрдэнэт хотын дулааны ачааллын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах зорилгоор манай үйлдвэрийг барьж байгуулах шийдвэр гаргаснаар Эрдэнэтийн дулааны цахилгаан станц гэдэг их айлын эхлэлсөөр тавигдаж бүтээн босголтын нүр эх ажил эхэлсэн. 1984-өөс 1990 онд Монгол Энергостро Трестийн Эрдэнэт Энергостро барилга өсрэлтийн газрын зөвлөлт холбоот улсын өнцөг булан бүрээс ирсэн өндөр мэргэжилтэн, дадлаг туршлагатай шилдэг инженерүүд, барилгачид, угсрагчид, тоног төхөөрөмжийн туршид тохируулгын мэргэжилтнүүтэй мөр зэрэгтсэн ашиглалтын өмнөх болон Монгол ажилчдын захиргааны нийт 1200 гаруй хүн тус станцыг барьж байгуулан ажилласан. 1987 оны 9 сарын 27-ны өдөр турбо генератор номер 1-ийг явуулж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж эхэлснээр Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг ашиглалтанд орсон өдрөөр тооцож үйлдвэрийнхээ насыг тоосноор эдүгээ 30 дахь жилтэйгээ зоолож байна. Ашиглалтанд орсон цагаас хойш 240 гаруй мянган цаг ажиллаж 35.3 тэрбум кВт-цаг цахилгаан эрчим хүч боловсруулж 26.5 тэрбум кВт-цаг цахилгаан эрчим хүч 14.9 сая ГК дулааны эрчим хүч түгээсэн амжилттайгаар төвөгт байгаа огтж байна. Төвөгт 30 жилийн арга хэмжээний хүрээнд олон ажил хийсний нэг нь Эрдэнэт хотын ирээдүйн хойч үедээ зориулж гэгэн хайрын зохицолбор нэртэй хөшөөг барьж босгон Орхон аймгийнхаа удирдлагуудад өнөөдөр хүлээлгэн өглөө. Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж 35 МВт-ийн турбо генератор өргөтгөх ажлын тендерт бүгд найрамдах хятад ард улсын төрийн өмчт Хунаан компани шалгарч дэлгүүр гардуулах нөхцөлтөөр гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ өргөтгөлийн их ажлын хүрээнд хийм ус цэвэрлэгээ эсрэг осмосын технологи шилжүүлэх өргөлтийн гардер барих 3 км 110 кВт-ийн агаарын шугам, хойрол багламжийн хамт барих, нэмэлт гүүрэн кран барих, турбины барилгын өргөтгөл, удирдах шийд зэрэг томоохон ажлуудыг хамт хийгдэх болно. Техник технологийн шинжилгээг хийж гүйцэтгэх, цаашид ашиглах өндөр чадвартай мэргэжлийн ажилтан бэлтгэх ажлууд 30 жилийн өмнөхдөө адил хийгдэж эхэлснийг бас энэ дуулахад таатай байна. Үйлдвэрийн хүчин чадлын өргөтгөл, техник технологийн дэвшил, шинжилэл, хүний хөгжил бидний ирээдүйн үндсэн зорилт байх болно. Монгол улсын гал голомт өнөд мандан бадрах болтугай.